Бидний дараагийн аялал Монгол улсын Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянгаас сумдын Зааг нутагт орших Улаанбаатараас баруун тийш 80 км-т оршдог Хустай нуруунд байгалийн үзэсгэлэнт газар байсан. За бид нар Хустай нуруу дээрээ ирээд өглөөний 7 цаг 30 минутанд ирсэн болохоор хоолоо идээд мэдээж бид нар гэрээсээ цайгаа ууж гарч амжиг учраас ингээд өглөөнийхөө цайг уусан байдгийг. Тэгээд цаашаага баруун өмнө зүг рүү халахад бидний халахж очсон уул маань 1650-аас 1660 метрийн өндөрт байсан. Тэгээд тэнээрээс бид нар нөгөө тахь гөрөөс халуун буг зэрлэг гахаа мэрэгч амтан гэд 126 зүйл өгд юм лээ. Гэхдээ бид нар мэдээж нөгөөд тэр болгоныг мэдээж үзэж амжихгүй. Бид нар буу горомтхыг сонссон. Тэгээ буу горомтж байгаа зүг рүү ерөнхийдөө бүгдээрээ чиглэж явсан. Тэгээ явж байхад нөгөө халуун буг маань, гөрөөс маань, тахь маань тааралцсан. Тахь нэлээд олоолаа явж байгаа боловч бид нар ойроос ийм цөөхөн дахиа харсан. Зарим нь болохоор цаашаа яваад гисэн. За тэгээд ингээд буу горомтхыг сонсоод ямар сайхан юм бэ гэд бас байгалийнхаа нөгөө дуу чимээдийн аам амьтдынхаа дуу хоолойноос бас урам аваад энерги ингээд сайжраад явдгийм байлээ. Тэрнийхээ зүг ирч хүчтэй алхаж байгаа юм чи бүгдээрээ тэрийг үзье, энийг үзье гэл. Тэгээ явж байтал нэх сайхан манай нөгөө халуун буг гөрөөс мэн ингээд явчихсан. Тэгээд нөгөө нэг байгалийн амьд чи одоо яг нөгөө орон орж байгаа болохоор нэлээд их бие бинийгээ дуудаад, урамдаад, нааш цаашаа тахилдаад бас ингээд тэмцэлтэж байгаа тэр дүр төрх нь биднэрт бас харагдсан. За бид нар нэг 15 км орчим алхачаад буг гөрөөсөө үзээд ингээд буцаад буугаад явж байгаа. Буцаж бууж яваад одоо нөгөө нэг бидний сайхан цэнгэг ус байдаг газар очиж ундаалаад цайгаа уучаад тэгээд нөгөө нэг явахт хийдэг TikTok алхалт бүр дээр сонь TikTok хийдэг. Тэрийг хийчихэд бид нар ингээд болцог элс рүү явсан. Болцог элс маань их гоё штэ. Ер нь торгомсог, зөөлөн, тэгээд хэдийн намар хөтөвтөр дүгч гэсэн нэлээд дулаахан байсан. За аяллаа дуусаад бид нар хоол ундаа идчихад ингээд гөрөөсийнхаа зураг тэгээд бас замынхаа бичлэгийг хийгээд маш сайхан аялсан гэдгээ батлаад тэгээ найз нөхдөөрөө сайхан тэрвэрлдээд энерги дэвшүүлчихэд 7 хоногийнхоо ирч хүчийг аваад тэгээд ингээд буцаад явсан. Тэгээ надтай хамтдаа аялсан найз нөхдөдөө цаашдаа хамтдаа аялах найз нөхдөдөө маш их баярлалаа гэж хүсэе. Ер нь таагүйгээр би үгүй, бигүйгээр та нар үгүй гэдгийг дандаа баталж явдаг найз нартаа маш их баярладаг шүү. Баярлалаа.